Өнөөдөр би та бүхэнд өөрийн арилжааны ур чадвараа сорж мөнгөн шагнал хожих боломжийг олгох XM платформын тэмцээнүүдийг танилцуулъя. XM-ийн 190 улсад 15 сая хэрэглэгчтэй, олон улсын санхүүгийн зохицуулах хорооны лицензтэй тэргүүлэгч брокер компани юм. Тус брокер нь 15 жилийн туршлагатай, шударга, найдвартай үйлчлэгийг санал болгодог бөгөөд 1400 арилжааны хэрэгсэл дээр бага шимтгэлээр хурдан захиалга гүйцэтгэх чадвартай. Мөн та шинэхэн эсвэл туршлагатай арилжаачин байсан ч XM таныг мэргэжлийн түвшинд хүргэх олон төрлийн сургалт, вебинаруудыг санал болгоно. XM-ийн $100,000 хүртэлх мөнгөн шагналын сантай тэмцээнд оролцож, ур чадвараа сорж, бусад арилжаачдтай өрсөлдөн өөрийн арилжааны стратегиудыг хөгжүүлээрэй. XM нь одоогийн байдлаар тэмцээнүүдээр нийт сая $500,000 шагналыг харилцагч нартаа олгосон байна. Харин та бүхэн тэмцээнд оролцохын тулд зөвхөн XM-ийн харилцагч байх шаардлагатай бөгөөд өнөөдөр XM дансаа нээгээд орлого хийлгүүгээр $30 бонус аваарай. Та доорх линкээр ороод бүртгүүлэх боломжтой. XM.com нь Монгол харилцагчийн зөвлөгтэйгөөс гадна та лайв чатаарч их хэлбэрийн зөвлөгөө авах боломжтой. 2024 оны 12 сараас хойш манай гэр бүлд тохиолдсон юм. Манайх хөдөөний айл. 2018 онд сумруу шилжсэн. Тэгээд тэндэн буух газар өвөлжөө, хаваржаа, сарвчгүй хэцүүтэд хүнээс өвөлжөө авах хэрэг гарсан юм. Аав минь нэг таньдаг хүнээсэн хямд уулын мохорт ойр хавьд нэг айл буугаагүй өвөлж авсан юм. Тэндэн 2-3 жил өвөлжих явцад юм мэдэгдэггүйч. Тэнд бууснаас хойш манайх 10 дадуугаан алддаг юм. Аав ээж минь хоорондоо таархан болж аавын цан ааш шивдрээд арх их уудаг болоод 24 он хүртэл үргэлжилсэн юм. Тэр өвөлжөө хоёр талаар нь жалахтай. Яг уулзвар дээр нь байдаг байсан. Зургийг нь орууллаа. 2024 оны 12 сарын сүүлээр манайд идшээ хийн гээд хамаатнууд ирж айл-айлын идшгээд 2-3 өдөр болсон юм билээ. Тэр үед хүмүүс завгүй хонь хар хөнгөөдөд өвөө хонд явуулсан гэсэн. Тэгсэн орой боллоо, өвөө ирдэггүй. Ээж аав маань ингэж оройтдгүй юм. Чи явж чад ир гэж аавыг адуунаас нэрэхээр явуулсан. Тэгсэн өвөө маань мориноосоо унчихсан хэвдэж байв гэнэ. Аав сандраад сумын төвийн эмнэлэгт очиод үзүүлж над руу өвөө чинь харавчглаа гэж залхасан. Би айж уйлж байтал ашгүй харвалт биш бэртэл юм шиг байна гэд. Оройдон гэмтэл рүү яаралтайгаар эрчимтэд хэвдэж маргааш нь эмчтэй нуулзахад хүзүүнийхэн ард нугсанд бяцралт үүссэн байна гэж хэлсэн. Аав унсан газрын ойр хавьд чулуу байхгүй байсан гэж хэлсэн юм. Гуг нь тэгээд гэмтэлд 7 хоног өвөө минь тарчилж амьсгалж чадахгүй гуурсан хоолоогоор хагалгаагаар нээж гуурсаар амьсгал авч хөдлөж чадахгүй толгооноос босод би энэ бүрэн мэдээгүй болсон. Эмч ингээд хагалгаанд орсон ч юу ч мэдрэхгүй бүрэн мэдээгүй болсон гэж хэлсэн. Тэр үед маш хэцүү байсан хөрхи. Өвөөг нь тарчилж цавхыг харах эмч нар ч ямар ч найдлага байхгүйгээд нутагт нь аппаратыг салгаж хөөхөө өвөө минь тэнгэрт утсан юм. Энэ бүхэн ердөө 7 хоногийн дотор болсон. Уг нь манай өвөө хөнгөн шингэн өвчин зовлон ярьдаггүй хүн байсан юм. Тэгээд ажил явдал болж алдан савын нээхэд энэ бүх аимшигтай зүйл болсон гэдгийг мэдсэн юм. Тэр лам хэлэхдээ танаа хоёр жалгаар л усын гүйдэл гүйдэг. Бас танаа өвөлжөн дээр олон хүний гүйдэлтэй юм байна гэсэн. Манай хойд талаар модорхог юм. Тэр модон дотор нэг хүн боож өгсөн. Модонд явсан хүн зүрх нь хаагдсан. Жалганы заадалд нэг хүүхэд хониндон явж угаад шонгийн модны утсанд уургаар хүрээд тогон цохилж өгсөн гэд. Сүүлд сонсохны ойр хавийн бүх хүмүүс мэддэг байсан юм билээ. Тэр өдрийн өвөөд болсон зүйлийг дэлгэрүүлж ярил. Манайх боо хийж байхад нэг хар нохоо манайхыг холоос хараад суугаад байсан гэсэн. Наана манай нохоо борогоод очиж чадахгүй буцаад байсан манай ээж харсан байгаа юм. Дараа өдөр нь 2 хар үхэр ирээд хужир хийдэг савнд эврээ хийгээд гацаасан. Яг тэр өдөр нь сарвчанд 2 хар ямаа үлдчихэд явахгүй байхад нь өвөө туугаад үд голлоод явсан. Тэгээд хонион эргүүлчихэд мориндоо мордох үед нь лусын гүйдэл олон хүний гүйдэл нийлсэн нохоо унсан эвэртэй амтан ирээд ард дагзруу мөргөд өвөөг минь унагсан байгаа юм. Хамгийн муухай нь
Ямар ч цус гараагүй болохоор харуулт гэж бодоод удаасан эмчлэгдэх боломжгүй болоод өвөөгийн минь намыг авсан юм та. Уг нь энэ явдал болохоос сарын өмнө манай ээж авын шүдэж явдаг лам ирээд танааханд нэг юм болох гээд байна. Хүний аим харагдаад байна гэж хэлээд лүүжин тавьсан. Тавьж дуусаад нүд ороолсон хадаг нь шалб норсон уйлжчихсан байсныг манай аав харсан гэсэн. Тэр үед ямар ч арга жарга хийж чадаагүй бодсон. Хичнээн олон бөө лам байсан ч лусын гүйдэл хүний гүйдэл холилдсон дийлж чаддгүй юм гэж лам хэлсэн. Өмнө нь орой болгон нохоо боргоод хужрын сав дүжигнээд байдаг гэсэн. Ээж аав тоодгүй байсан юм лээ. Дээд чалгаар уулын лус ирж ундаасдаг байсан. Манаахан таглаж буугаад ундаалж чадахгүй үргэхтэн хэлэгнээд нөгөө урд талын жалгыг нь дагаж гүйдэл гүйдгийг нь таглаж буугаад тэгээл энэ явдал болсон юм билээ. Манайх дулаан орхоос өмнө тэр газраасаа нүүсэн. Гэхдээ бүгдийг нь мэдчихэд тэндээ 2 сар байхдаа хэцүү байсан. Бүрий болохоос өмнө хонин хотлуулаад аргал түлээгэн оруулаад орой болохоор гэрээсэн гардаггүй байсан гэж ээж аав хэлсэнтэй. Хамгийн муухай нь тэр өвөлжөг зарсан хүн мэдхээр барахгүй дараа өвөөг минь өнгөрсний дараа ирж тийм байсан юм гэд бүгдийг нь мэдж байсан та. Би оюутан л та. Тэр үед 2 дугаар курсын оюутан байсан юм аа. Найз бандтайгаа байр түрээсэлж амьдардаг байсан. 3 сар гарч дулаан орох үед аавын найзын байшин сул байгаа гэд бид хоёрд ч азны юм гэд хурдхан нүүгээд орсон юм. Эхний хэд хоногтоо сайхан л байлаа. Хашаа байшин болохоор шуугилдохч зөөлгүй санаа амар байсан юм. Манай хүн шөнийн ээлжинд налаахад ажилдаг байсан болохоор орой яваад үүрээр л ирдэг байсан. Манайх нэг хүнээс гүлэг авна гэдэг сарын өмнөөс ярьж байсан юм. Бор хоолнд ормогцсон гэртэн авчирлаа. Би ч нохоноос илүү мууранд дуртай болохоор адилхан муур авна гэж гоншгонсоор байгаад тэр өдрөн хүнээс золцгон муур авлаа. Оройн манай хүн ажилдаа яваад бид гурав үлддэг юм. Манай гөлөгч жижиг юм болохоор мууртайхан хөөцөлдөж тоглоод л би ч хоолон хийх гээд галтайгооны өрөөнд зогсож байтал өнөөх муур минь нэг муухай ойрлоод унсан юм. Би ч гайхаад очиод хартал хамаг үсэнд босч сүүл нь бүдүүрээд цонх руу гарчаад л бахираад байдаг юм. Би эвгөөцж байсан чи за нохондон ууралсан байлгүй тэгээд л өөрийгөө тайвшруулад хоолоо хийж идчихэд амархаар хэвтв бай. Яг шүн дундын үеэр дахиад л муур бахираад сэрээчихсэн. Эхэндэн гөлгөндөн хазуулсан болов гэж бодоод удасны гэрэл асаагаад хартал өнөөх гөлгөн өвөр дээр унтаж байдаг юм. Би ч нойрмоглоод ингэдэг л муур юм байх таа гэж бодчиход өнөөх муурыг босч аваад эргээд хүнжилдэн ороод унтчихсан. Нэх удаан унтаагүй. Муур бүр толгой нь хажууд суужгаад л дахиад л бахираад унсан юм. Би ч ямар ядаргаатай гайвэ гэж бодоод л нүдээ нээвөөгүй юу? Яг миний буудангийн урд бөвийсэн хар сүүдэр шиг зүйл хүн шиг хэлбэртэй маш тод хар сүүдэр шиг юм сууж байсан. Би ч өмнө тийм зүйл харж байгаагүй болохоор хүнжлэн толгой дээгүүрээ нөмрөөд нүдийн тасаанаа твдчихсэн. Үнэхээр тийм үед хүн хөдөлж чаддгүй гэдэг үнэн юм байлээ. Амьсгаа тарж чимээ чагнасаар нилээн удаан хөвцсөний эцэст гаднаас хаалга түлхүүрдэг чимээ нэрл уйлчихсан. Найз залуу маань ч яасан ийсэн гэд асуугаад л би ч үг дуурч чадахгүй өглөө болгосон юм. Сүүлдээ муур гөлөг хоёр маань гэрэл унтраахад л цог өвөрч шургаа твдчихдэг болсон. Эцдэн энэ зүйл маш тод мэдрэгддэг болсон. Оройхон хариу бүрийн үед гэрийн гадаа мод түлээ бэлдэж байхад гэр дотроос цонх тогшно. Үүдний гэрэл байнга анивчдаг болчихсон. Тэрэндээ ч тэрүү дандаа шатна. Найз минь манайдар чонхорон өглөө нь дандаа урд шин чи яагаад байн орж гараад байсан бэ гэж асууна. Нэг өрөө хоолоо идчихэд утсаа ухаад твдэж байгаад унтчихсан юм. Шүн гинтэл сэрдэг юм. Би хөдөлж чадахгүй. Цээж хүндөрлээд амьсгаа ухад бэрх болчихсон. Нүдэн нийтл яг миний дээр урттуу цэл буурал үстэй нэг хөгшин эрэгтэй хүн сууж исэн. Амандаа ямар нэг юм бовтнаад сүүлдээ нилээн тодор минийх гэд намайг боогод авах шиг болсон.
Нэг л мэдхэд би өөд онгоох чимээ нэр сэрсэн юм. Ухаан алдсан уу, боолгуулаад унчихсан уу бүү мэд. Сүүлдээ зүүдч байваа гэж бодох шиг. Тэгтэл манай хүн орж ирээд хоолон идэж байсан нь намайг харсан хүзүүгээ муурандаа маажуулчихсан юм уу? Болгоомжтой байхгүй гэхдээ гайхаад толинд харахад гүнээр л хоёр талдаа нэлийн том улаагаад маажуулчихсан юм шиг болцсон байсан. Бэж өнөөх зүүд шиг зүйлэн санаад шууд л нүүй гэж ойлгонон байж гуйж маргааш нь шархад руу эгчин хэрүүгээ хамаг юм аваад нүүсэнтэй. Өнөөсөн хойнооч хэд хоног унтаж чадаагүй. Өнөөх зүйлийн зүүдэл сэрчгээд болдоггүй. Таньдаг хамаатны ахаасан асууж үзлээ. Тэгтэл тэр байшинд хуучин нэг өвгний сүн сорогдчихсан байсан юм билээ л дээ. Тэгээд өнөөх байшингийн эзэн ахад хэлэхэд нэлийн хэдэн жилийн өмнө хашаанд нь манаа чийдэг өвгөн байсан юм билээ. Жижигхэн гэртээ хашаанд намдрахын зэрэгцээ тэр хавийн манаач хийдэг байж байгаад гинтээр гэрдэг нь шатчихсан гин. Би ч тэр явдлаас хойш дахиж тэр байшин руу огт зүглээгүй дээ.